Үнсэлт мэт хайрын илэрхийлэл. Бачи. Şengin Granini. Bu takımın duruşunda milyonların coşkusu var. Bu takımın duruşunda zafer için çarpan kalpler var. Bu takımın duruşunda birlik ve beraberliğin gücü var. Avrupa Futbol Şampiyonası'nda milli takımımızın yanında Damat Twin var. Milli futbol takımları resmi moda sponsoru Damat Twin. Duruşumuz yeter. Оргил өөд хүрэхэд тань туслана. Victorinox. Монгол ийм. За баярлалаа. Тэгээ одоо намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд. Тэгээ нэвтрүүлгийг чинь жоохон би ч их дуу цөөтэй юм болохоор жоохон сонир болгох ч үгүй хэлчихсэн. Бүх болно гэж хэлжсэн. Би санаанд өгөхгүй. Баян. Сайхан тэн аймгийн оргуулад өсвөрөө. Мэнчестер чиг зарчлан байсан тийм. Тэр үн намайг дуудаад. Хэдэн онд? Монголын сургууль байсан би 2005 6 онд. Гараа өгдөг наваа. Чи барахгүй бүх болох хөвгт байна гэхэд наваад гэжсэн. Бас мэдж дээ. Одоо мэдж байгаа юм байна бодвол одоо. Авижаа улсын цолтон. Бас нэг улсын цолтон болчихлоо шүү дээ. Булган хангайнуудгаас бүх төрдөг нь учиртай. Боён хорсон дэвжэн химрийн адис тайм. Эрдэнэвлэгийн голомдноос начин төрдөг даллагтай. Эглгүй найлын савн том юм. Монгол ийм. Эргэмэнд үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Хэсбэн телевизийн уран бүтээлч хамт олонны зүгээс бэлтгэн хүргэдэг Монгол хямар нэвтрүүлгийн Баяр наадмын нуудагийн дугаарт Булган аймгийн Могот сумын харьяат Булган ангаа бүхэн дэвжээний бүх Сод Монгол группийн бүх Монгол улсын начин эрдэнэвлэгийн энх хамгаалан оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан тусч байна. Сайхан тусч байна уу? Сайхан. За нэвтрүүлгийн өнөөдрийн бас хүлээн авсанд баярлалаа. Бас удахгүй одоо 7 бараг хүрхгүй хоногийн дараа үндэсний хоёр наадам маань бас болох гэж байна. Бэлтгэн сургуультанд дагараад Булган ангаа өгчүүд маань сайхан баг шиг байна. Сайхан байна уу. Бид 6 сарын 14-нд бэлтгэлдээ гарч ирсэн. Бид Хангал сумын Цуврай ам гэдэг газар бэлтгэлээ хангаад байж байна. Булган аймгийн Хангал сумын тий. За энэ жилийн хувьд одоо үндэсний хоёр наадам маань ер нь хүн болгоны таамгаар их сайхан наадам болно гэсэн сурагтай байна. За Булган хангаа бүхий маань одоо ямар хөвчүүд байсан ахалж гарч байна. Ямар бүрэлдэхүүнтэй ер нь энэ жилийн наадмын бэлтгэлд. Манайхан энэ жил нэг 30-аад хүн гарч байна одоо. Ёндан самбуу начин ахлаад тэгээ цогц жаргал начин, амар жаргал начин, цогт гэрэл начин
төвшин төгс. Тэгээ би тэгээ аймгийн Арслан намын сургуулийн эрхэн баяр гээд олон залуучууд байна. Булгангаа одоо энэ жилийн хувьд ч одоо Булган нутгаас бараг 10-аад нэг начингууд ер нь босох гэдэг шүү дээ тий. Том даваан дэш ер нь бас түүний ус нэг жишээ явуулаад энэ жил бас барилдах чинь энэ жилийн бэлтгэл сургалтын хувьд ер нь ямар хөө ер нь базааж байна, ямар өрн бодолтой бэлтгэлтэй хийж гинөө. Гоо яг одоо бэлтгэл сургуультай ямар ч гэсэн базааж байна. Тэгээд ямар ч байсан нэг сайхан барилд илгэсэн бодолтой байна шүү дээ. Надад тогтсон байна одоо. Нэвтрүүлгийн хамгийн ихэнд манай нэвтрүүлгийн event тэтгэгчээр ажиллаж байгаа Гранины шингэн жүгс болон шингэн жимс болон за мөн тоффенаас бас та амтрахын гэдэрийг ч нэг өсөсч байна. За ихтэл Ламаж хийлээ. Да. Ямар нэгэн бодог оруулагч өнгө оруулагч явахгүй цэвэр жимсээр явсан. Гой ундаагууд тийм байна. За инх хамгаалан начны маань хувьд ер нь таны бага нас хүүхэд нас ер нь яаж өнгөрөв? За хүүхэд нас аав ээж ихээ талаар анх бүхэд дурлсан энэ цагийн мөчөөс эхлээд байл нэвтрүүлгээ яриагаа эхлэж бодож байна. За би Булган аймгийн Монгол сум төрсөн. Тэгээ манай аав ээж хоёр Булган аймгийн Монгол сумын хүмүүс байгаа. Аав ээж хоёр маань малчин. Тэг яг миний хүүхэд нас Булган аймгийн Монгол сумын сургуулиас л нэгдүгээр ингээ 9-р анги хүртлээр дүүргэсэн л те. 10 жилийн ахлах ангийг бол одоо аймагта төгссөн тий. Булган аймгийн 1-р жилд төгс дүүргэсэн. Могод төрж одоо Монгол төмний хамгийн сайн мэддэг айрагны орон. Могод заа сайхан ингээд Булган бол тэр чигээр ер нь айрагны орон. Ер нь гүү барьжил, айраг уужил, ноцолтжил ер нь хүн болсон баг тийм ээ. Тэглүү яах вэ? Манайхан чи сайхан айрагтай штэ. Манай Монгол сум дээр ялангуяа тэгээд хүүхэд байхасаа л айраг ууж өслөө. Тий. Малдаа ярил. Гол ус ер нь газар байрлалын хувьд ер нь ямар хуу үтстэй нутаг вэ? Могод сум. Манай сум чинь ер нь хангай тал нутаг штэ. Гол ус. Оо сайхан зөндөө олон голтой. Хангай дүү шүү манайх. Голоод байгаа л айрга хүүгээ өрөөл. Тий. Голоод байгаа л. Одоо энэ айраг гардаг нутгийн чинь 100 болоод эхлэнгүүт ер нь айраг уугаад хоол баг иддэг гэж яриад байдаг. Тэр ер нь үний юм. Үнэн байлгүй яах вэ? Бид нар чинь бол нэг хоол идэхгүй шүү дээ. Өглөө босоод гүн мал аврахтаа айраг авуучин. Тэгэл цадсан шүү дээ. Айраг чи ер нь их хоолны аппетит хийх дарддаг юм шиг байгаа гэж би боддог шүү дээ. Яг ер нь цай цуу орой хоол идэлгүй яах вэ? Өдөр бол тэгээд нэг хоол идэхгүй. Айраг авуучвал. Тий. Жохон хүүхдийн ер нь ясны бүтэц байгаа байдал бие бэлдар эрүүл мэнд зам төлөв ер нь бүхэл зүйл ер нь айраг ер нь нөлөөлдөг гэж бас сонсч ирсэн. Тэр ер нь хэр ортой санагдсан танд? Ер нь одоо Булганы хүүхдүүд ер нь их барьтай чадaltaй өсөглөн за ер нь намхан ч гэсэн ер нь бахимдаг байдаг гэж ярьдаг. Танд тэр хэр ямар бодолтой байдаг вэ? Одоо тэрийг одоо сайн мэдгүй. Ер нь бол манай Булганыхан бол тийм бахимдаа улсууд байдаг шүү дээ. Зан төлөвийн хувьд бол тийм зөөлөн улсууд. Газараа айргаад байгаа зөөлөн байдаг шүү дээ. Магадгүй. Ер нь тэгээд одоо хүүхдүүд чинь бага ухаасаа эхлээд нэг мэдээ орох цагаас эхлээд нэг юмд сонирхолтой болоод эхэлдэг. За би нэг юм энэ төрлийн бас авьяастай хүн юм байна. За энийг хөгжүүлээд явбал бас амьдралдаа бас хоолоод идчих юм болоо гэж сүм болгоныг багцаа баримжаа авдаг баг. За аав ээж нь ч гэсэн зөвлөж сургадаг баг. Та ер нь юунд дэр надтай юунд дэр нь хичээлүүл ер нь боломжтой байсан баг хүүхэд багтай. Гэхдээ яг би багасаа л ер нь бүхэд сонирхолтой. Тэгээ адуунд бас дуртай. Тэгээ ер нь л хөдөө тех дуртай хүн л дээ. За бүхэд дурлсан яг бүхий яг шимчин сонирхсан он өдөр ер нь хэдэн оноос эхэлсэн бэ? Намайг чи хүүхэд байх чинь 6 залуу заа ингээл зурагтаар их үздэг байлаа шүү дээ тий. Тэгэл ер нь тэрнээс үүдэлтэй тэгэл жоохон том болоод манай ах барилдаж эхлэв. Тэгэл ер нь багаасаа бүхтэх дуртай дөө. Ахтар хэднээс зүрхтэй л байна. Би тэр 7 насны зүрхтэй. Ер нь таныг дөнгөж ухаан орж явахад ер нь ах нь бол аль хэдийн бас барилдаад эхэлсэн. Ер нь цол авцсан том бүх болцсон байсан байж тээ. Монгодод сургуульд байхад Булганд бэлтгэл хийдэг. Тий бэлтгэл хийдэг байсан. Тэгэл барилдаал. Ер нь барилдах сонирхолтой болж байсан үуч одоо тэгэл ахтайг ноцолж байсан. Тэгэлгүй яах вэ? Их ноцолдсон шүү дээ. Тэгээд давж юу? Гүү давж байгааг. Орондоо ноцолдоод байдаг.
Ойр хавийн хүүхдүүдтэй бас ноцтолтно. Тийм тэдний хүүхдүүдтэй ноцолтон. Тэгээд манай үеийн хүүхдүүд чинь их ноцолддог байсан шүү дээ хүүхдүүд байхад. Энд тэнд очиод барилдаг. Тий. Сургуульд байхад манайгийнхан бас их барилддаг байсан хоорондоо. Тэр өсөглөө хүүхдсэн байна. Ер нь нэг 4-5 дугаар анги хүртлээ бол бас жоохон том биетэй талтай байсан шүү. Тэгэл тэрнээс доош манайгийнхан чинь тэгэл намайг орхиол өндөр болоод Хаяал. Хаяал. Ахиндаг л байгаад байдаг. Харин тий. Бүх ол хүүхдүүд чинь нэг одоо бас бүхийн хийц галбар. За тэгээд дээрэс нь ер нь нэг унган ген авиас дээр бас хуурилж ернэс барилдах их боломжийг олж авдаг шүү дээ. Таны хувьд одоо багш дасгалжуулагч аав ээж ах дүүнийхний хувьд ер нь боломжтой байна гэж ярьдаг байсан таны байгаа байна. Манай бол нөгөө нэг чадан хүүхд байсан бол нөгөө хөдөө байхад нөгөө байрны сарвч марвч ч юм уу юм нарийнхан юмд өгч ингээд их халах юм. Тэгэл манай хүүхд манай энэ циркч болох байх л гэдэг. Одоо дэсэн бол одоо цирк гэдэг нэг юм циркийн толгуур болчихсон. Доотлолт нь л байж байгаа. Нүдэн өргөцсөн байж гэсэн магадaltaй юм байна. Хэддүгээр ангиас ер нь барилдаж болох юм байна гэсэн сонирхол төрж ер нь одоо зодог модог анхны зодог шуудаг байна. Гутал хувцс байна. Овооны наадамд гарч үзэх байх гэл тэр үеүүдээс л эхэлж ер нь барилж гисэн магадaltaй. Барилж эхэлсэн үе гэх юм бол сумын өсвөрт барилдаж ер нь тэгэл манай сум чинь хүүхд байхад Цэргийн баярын барилдаа ингээд сургуулийн хүүхдүүдийн дотор хийдэг байсан. Тэгэл тэр мэрэнд л анх барилж ирсэн. Ямар хөө барилж тэр үед? Яг тэгэл дундж ийн л ганц нэгдэн төрүүлж ирсэн баг өө. Хүүхд байх тэгэл. Тэр үед одоо булганаас барилдж ирсэн танай үед хэн байсан бэ? Булганаас барилж ирсэн манай үеийнхэн бол манай сургуульд манай Төмөн Дэмбэрэл бүтээрний сургууль шүү дээ. Төмөн Дэмбэрэл манай доотлын ангид байсан. Спортын сургуульд манай Сумын хот. Тэгээ манай булганы төвд бол Тамир начин бид хэд ч ойрхон л доо. Сумын хот надаас нэг 2 дүү. Манай үеийнхэн ч одоо сайхан барилж байна доо. Төмөн Дэмбэрэл Тамир гэл. Бид хэд ч яг булганы сургууль тэнд байсан. Хооронд өөр нь өсвөрт байхдаа хэрэг үзэж байсан таад. Өсвөрт байхад Тамирын өтөрний ганц нэг барилж байсан бохоо. Тамирын ч хүүхэд байхад бидэдийг бол айлэр сайхан бүх болсон байсан шүү дээ. Тавир. Том. Тий, том. Анхны багш нь ямар хүн бэ 10 жилд байхад? 10 жилд байхад манай анхны бүхийн багш бол гавьяа тасгалжуулагч Эрдэнэ Очир гэж хүн байгаа. Тэр хүн дээр л анх Улаанбаатар хотод орж ирээд оюутан болж ирээд бэлтгэл сургууль хийх гээд ирж исэн. Тэр дурсамж нь ямар дурсамж байд юм бэ? Би 2009 онд 10 жилээ төгсөж ирээл. Тэгэл бэлтгэл хийж эхэлсэн ш тогтоод. Тэгээд 2 жил 3 жил бэлтгэл хийгээд сургууль сурахгүй. Тий. Болохгүй бол мал дээр гарна гэсэн бодолтой л. Хотод орж ирэл тэгэл ахында суугаал 2015 он хүртэл ахында амьдарч байгаа л тэгэл тусдаа орсон да. Тэгэхээр тэгээд одоо зүгээр юм хараар барилддаг хүүхдүүд чинь нэг юм одоо нэг юм унааныхаа зэлэн дээр барилддаг, гэрийнхээс үүдэрт барилддаг байж байгаад яг одоо нэг юм чамбай болоод бэлтгэл хийлгээд бас нэг багшд зандруул загнуулаад бэлтгэл хийгээд тэр мэдрэмж юу ямар үед юм бэ? Яг тэр стагун зэлэн дээр ч юм уу хөдөө барилжээс нэг бодвол бэлтгэл хийгээл тэгэл нөө нэг янз бүрийн дасгал хийхээр чинь бас амаргүй шүү дээ. Хэцүү санагдана. Тий. Анхны цол чинь сумын начин болж байлоо та. Тий, сумын начин болчихсон шүү дээ. 2000 хотог өндөр сум. Тий, 11 онд. 13 жилийн өмнө. Тий, 13 жилийн өмнө. Тэр чинь бэлтгэл гарсан анхны жилийн начин болсон. Сумын начин болсон гэсэн байна тий. Тэгсэн би чи 11 онд анх манай аймгийнхан юун дээр бэлтгэл гараад. Өнтийн сахарын аршин дээр бэлтгэл гараад. Тэгээ бид хотог өндөрт очиж барилдаад. Тэгээ би сумын начин болоо манай цогтгөрл дээр үзүр дүрэнд болж ирсэн. Хөлөө авч унж ирсэн. Хөлийн маань аваад оо. Тийм хөлийн чаваа байжсан сонсож ирсэн. Бас надад бэлтгэл гараад агсаа зогсож хаад улсын солтой бөхчүүд дээр зогсоод тийшээ харахад нэг хэзээ тэр хавьд очиж зогсох болтоо гэж боддог байсан баг та тий. Бодогдож тоол харагдаж шин орон том дээр чи. Тий. Одоо тэг би ер нь ингээд хөөхт байх ч юм улсын начин юм аймгийн цолтон ихэл том ингээл харагддаг штэ тий. Би эргээд ингээд авцсан байхад надад яг тийм мэдрэмж төрөхгүй байхгүй.
Өөрөө нэг жоох ингээд дөвлөд үе нэг улсын начин шивч гэдэг юм уу те. Тэгээ бодонготоо. Тэгэхээр одоо эргээл би бол одоо эргээл бодоход нэг сумын зан байсан ч юм уу те аймгийн цолтон байсан ч юм уу яг тэр миний дотор хүн яг л тэр чихрээ. Тэгэрээ л. Тэр чинь гэхдээ ер нь аавстай зан чанар шүү дээ. Ер нь тэгээд одоо юу гэдэг жоохон муу зан юм шүү. Өөрийг ингээл хорцлаа. Би бол улсын начин юм чинь өндөд жишээ нь барилдахад тий. Яг барилдааны хувьд тийм байж болно л. Гэтэ нөгөө нэг зан ашийн хувьд хүнтэй харилцааны хувьд тэр чинь шүү дээ. Нэг л хэвээ, нэг л зангаар сумын начин инкам Монголын улсын начин инкам Монгол хоёрын зан аш харилцааны хувьд нэг л хэвээр байна гэж чинь тэр чинь аюу сайн талч юу. Манлай начин ахыхаа магтаалыг сонсон лавтай. Магад одоо харин цолоо ахиулах чадaltaй. Лагс зузаан амгаад наадамчин олон хайртай. Нам байж алхахыг нь харгаар өөрийн гисэн донжтай. Одоо тэгээд сумын начин болсноос хойш 12 жилийн дараа улсын начин болсон байна тийм ээ. Тэгсэн. Аймгийн зан цолтой бас олон явсан. Сумын харцан болсон байлуу дараа? Үгүй ээ. Сум зан болсон байлуу? Сумын зан байжгаад аймгийн харцуулахгүй. Аймгийн харцуулсан. Тэгээ сумын начин байжгаад. Сумын начин цолтой хэд жил барилдсан бэ? Сумын начин цолтой юу? 3 жил барилдсан юм уу? Сумын занд ганц нэг үзүүрлэж байсан. За аймгийн харцан болсон түүх. 2014 онд би анх аймгийн зал авч ирсэн. Тий. 5-ын даваанд намайг 3 бөхөөс манай сумын аймгийн начин чимэд дөрж гээд зал байдаг шүү дээ. Мад нар үеих л да. Намайг 3 бөхөөс амлаад бай. Тэгээ би анх аймаг 5 даваад 6 дээр бүрд дөржтэй тунаад. Тэгээд аймагт анх 6 давж ирсэн. Аймгийн харцаг солтой ч хэдэн жил бариллаа та? Аймгийн харцаг солтой 14 онд болоод 15 онд барилдаад 16 он зам. 16 зам болоод Болгонд болсон. Болгон зам бол. Тэр үе чэнд дөрүүлж илээ. Манай Ганбаатар дөрүүлжсэн. Тийм Ганбаатар дөрүүлжсэн. Ганбаатарт яаж унжсан? Золгоол намайг босгочихжээ шүү дээ Ганбаа. Та өөрөө босгодог гэсэн чинь тийм. Харин тэгэл Ганбаад босгуулаад унтсан шүү дээ. Тэгээд босгуулаад унжсан. За тэгээд дараа нь заан цол өмнө говьт очиж баталсан тий. Тэгс өмнө говьт баталсан шүү дээ. Адиг хуарслантай. Тий адиг хүүтэй үлдээд 2019 онд. Тэгээд наа нэр дунд говьт дөрөвт үлдээд. Тэгээд дунд говьт үлдсэн. Дунд говьт хэн дунлаа? Дөрцөр арсан. Тий дөрөвт үлд. Тэгээ улсын наадамд ирж ирлээ. Тий улсын наадамд ирж барилдаад 4-ийн даваанд Эрхэн баяр аврах. 2 3 хинэр давсан. 12 дээр суграахтай барилдажсэн шүү дээ нэр. 3 жил начин. Тий. Суграах хамгийн том бүх би баг хамгийн жижиг бүх дарж ирсэн баг. Яаж хайж ирсэн дэрэг дээ. Барьц сонгоол нэг би ч суграахаас атгахгүй авч тэгээд нэг хавираал оногч ирсэн. 3 дээр 3 дээр нямсрын нач. Тэгээд 4 дээр их мэ аврах гэж байсан. Хүн аврах чинь тэр жил чинь 19 он. 19 онд эрхэм аврахтаа эрхэм аврагч одоо тэгээд том хүн юм барьтай үе юм. Ер нь болсонгүй юу аврах. Оо тий бэрдуулаад унжсэн. Бусгаад яаж унжлаа та? Бусгаад өөрөө нөө дайруулдаг чинь би мөнхөд аврахтай тий 18 онд. Заан цолтой хэдэн жил болсон бэ? 3 батлаад 3 харцагтай. Заан цолт би 16 он бас нэг хэдэн жил болсон шүү. 6 жил болсон юм шүү дээ. 22 он гэр чинь. 16 он. Арслан болж чадахгүй л уншаад байсан та тий. Тэгсэнд яг тэр хугацаанд би аймгийн наадамд бас үндсэн л дөө 2-3 жил улсын наадамд барилдсан. Заан цолтой байх ч тэгээд дандаа авраг арслангууд дээр очино. Та дотор ер нь юу гэж бодож байсан? Арслан болоод барилдчмаар юм уу? Эсвэл заанаараа барилдвал дээр юм болов уу? Гэхдээ тэгэл бас нэг болчмоор жимсэг санагдал тэгэл улсын наадамд яваад очиж барилддаг байсан ш. Тэгэл яг тэр үед чинь тэгээд авраг арслангууд дээр таараад 3 жил барилдахад мөнхөд аврахтай 2 барилдаад хүн аврахтай нэг таарчихсан. Аймгийн зан, аймгийн наадам 6 удаа шүүрлөө. Энэ хугацаанд усан цол авахгүй юм байна гэж бодож ирсэн өдөр юу байсан уу? Гоо яах вэ тэгээд бас аймгийн арслан болж чадахгүй байхаар бас тэр чинь эргэлзээд дээ шүү дээ. Бас хүн болгоны хүсээд хүчдэг цол биш байхгүй юу? Тэгээ бас тиймэрхүү юм бодлого байх.
улсын цолтон болж чадахгүй юм байна да гэсэн бодол бол бас байж лээс. Тэгээд бас заан цолтой 3 даваад 4-ийн даваанд бас 2-3 удаа гараад үзсэн. Тэгэхээр бас нэг 2 алхачвал бас нэг болчих гад байдаг. Ойрхон санагдаач байдаг. Янз бүрийн юм бодож ирсэн баг тийм ээ. Гэхдээ яг нэг ч тийм ойрхон бол санагдаж байгаагүй шүү дээ. Тэгэл 3 даваал 4-ийн даваанд аваргуудад ундаг. Бас 2-3 унсаа аваргуудад. Тий. Аваргуудаас гадна тэгээд доор 2-ийн давааны оноолт гэдэг чинь аймгийн заанууд чанга таардаг шүү дээ. Тий улсын начинтай л. Тий улсын чангуудтай таардаг. 18 онд бол аймгийн заан цолтой хөөргөнд төрүүлсэн тий. Тий аймаг зэрэгтөө. Тий аймаг зэрэг. Тий аймаг зэрэгт 18 онд төрүүлсэн. Аймгийн цолтой тэгж өгөрсөн бэ? Би нэх олон шөврөөгүй бахаа. Би 2016 онд би нэг дэвсгэх түвшний баяр болдго шүү дээ. Тэрнгээр би нэг анх улс аймагт нэг шөвгөрж байсан шүү дээ. Бас том барилтаан болоод. Тэгээд аймаг зэрэгт мэрэгт ганц нэг төрүүлж үзүүлсэн. Нэг аймаг зэрэг төрүүлээд ирэхэрч тэгээд нэг аймгийн ямар цолтой байсан ер нь улсын цол руу төхөөд ирж байгааг энэ дэр шинж юм шиг байна тий. Тий ер нь тийм байх гэж боддог. Ер нь хүмүүс одоо тэгж штэ тий. Ер нь тэгэл аймаг зэрэг төрүүлээл Ахц нь таныг аймагт барилтаад яах юм бэ? Улсад барилгээд тэгдэг байсан гэдээ болж байна. тий намайг тэгдэг байсан штэ. Тэгэл аймаг явахроо чи яах юм. Улсын наадманд барилт. Ямар ч байсан улсын цол авчих واخ гэл намайг тэгдэг байсан. Тэгэл улсын наадманд барилт. Тэгээ улсын наадманд унцгаар та юу гэх вэ? Хаа вэ? Тийм нэг ярихгүй. Нэг юм байлгүй. Тий. Ер нь тэгээд нэг юм болгоныг юм хугацаатай байдаг юм шиг байна тий. Болох өдрөөл болдог, болох цагтаал болдог. Тэгээд харин тэр хүртэл нэг юм хүн хичээгээд хөдөлмөрлөд байж байгаа нэг хизээ нэгэн өдөр нэг ямар ч байсан хүрдгэл юм шиг байна. Олон жишээ байна шүү юм. Ямар ч байсан нэг өөрийгөө голохгүй тэгээд нэг яваад байвал тэг ямар нэг тохироо нүрдүүл тэгээд ямар ч байсан болдгол юм шиг байна. Тэвчээр хатаа чангалаад тэмцэх чадвараараа ноёрхоод тэсрэг мэхэнд суллаад тэвдэхгүй сайхан барилдвал улсын начин чамд багдхал цол уйдгар гүнига мартхал цаг заалны барилдаанд тунхал хүн зан цолнд хүрхэл бохоо. За тэгээд таны удаа амжилтууд дундаас яриад хахад яалтчгүй одоо нөгөө ковидын жил гарсан болсон залуучдын холбооны 512 хүн барилтаа тийм ээ. Энэ барилдаанд бол одоо газраас суулсан нутгийн олон сайхан залуучууд барилцаад цолын нөгөөг л болохоос сойлоод гарсан олон сайхан цолтонгод юм дэрсэн. Энэ барилдаанд 6 авсан тийм ээ. 6 таа тухайн үед одоо ер нь хүн болгол цолын өвчлөө авчлаа л гэж ер нь бодож исэн баг. Энэ дээр ер нь одоо чинь хэдэн жил болчихоо? 23 жил болчихоо. Тэглээ 23 жил болчихлоо. Гэхдээ яг тэр үедээ бол бас хүмүүс ярьж лээсэн л да. Тэгээ альбан бус мэдээлэлээр ч юм уу цолын нөхөйг нэлээ гэл тэгжлээсэн. Тэгээ бас нэг тэр үедээ жоохон хүлээлттэй байсан шүү дээ. 21 он, 22 онд 2 жил бас жоохон хүлээлттэй байсан л да. Өхингийн нэлээ гээл фэйсбүүкээр янз бүрийн юм бичээл наан цаана гэдээсэн. Хүмүүс ч гэсэн одоо тэгээд цолын нөгөө штэ гэлээгээд гарч та тэгээд харин тий. Бас нэг юм сэтгэлийн дэмжиж байгаа ч гэсэн бас нэг юм гордлогтой байлгаад байдаг хүмүүс тий. Авлагуу ядгийг. Тэр барилтаа бас их гоё барилтаа болсон штэ. Та. Хоёр дээр хинтээ тарлаа. Би хоёр дээр Шигбаатар ахтай даарсан. Нэг дээр. Нэг дээр Увс аймгийн Арслан Бямба гэдэг ахтай даарсан шүү дээ. Ер нь нэгээс нэг хоёроос эхлээд тэр чинь нөгөө цэрэг байхгүй тий. Тий, ер нь нэг дээр аймгийн Арслан зам хоёр таарж исэн тийм барилдаа. Ховор баха. Тий. 3 дээр бүрж барцахтай даарсан тий. 4 дээр чинь 4 дээр Батар шиг гарттай даарсан. Батар шиг гар тэр жилийн наадамд их сайн байсан. Ер нь өөрөө бас нэлийн дээгүүр барилдах болов гэж бодож ирсэн. Таны хувьд ч гэсэн тэр жил бэлтгэл сургууль бас нэг жоохон тааруу байсан баг тийм ээ гадаад дотоодор яваад.
Тийм би тэр жил бэлтгэл хийгээгүй тэгээд бас нэг барилт юм лүү яа гэм лээ гэж удаа тэгээ барилдаа. Тэгээ дөрөв дээр Батар шиг гартай таарсан л та. Батар шиг гар бас нэлээд хүчтэй байх шиг байсан. Би ч за аяхгүй бах таа л гэж Дөрөв дээр жисэн тий. зөрүүл юм байсан юм. Тэгэл гончиг дам гард ер нь Гардуудаас ер нь таар байсан. Дэж доошоо. Батар шиг гартыг ажиллаа. Батар шиг гартыг ажиллаа. Дөрөв давчлаа. За дөрөв давдгуу даваагаа давчлаа гэж бас дотроо бодож байгаа шүү дээ. Тий бас сол өхөл юм бодож байгаа шүү дээ. Тий сол өхөл юм бодож байгаа. Нилээ холгоо очиод гүүж байгаас харагдчихсан. Нилээ бас баярлсан бах тий. Тэгс баярлалгүй яах вэ? Хүчтэй гар дээр дөрөв даваад next гэж би хол мол гүйдэг хүн биш үү. Тэгсэн чинь бас жоохон зайтаг үүсэн байлаа шүү. Өнөө сэтгэл бас даваалаа явцсан юм. Тий. За 5-ын даваанд 3 хүнээс авсан байлаа нэ. Тий мөн хоёр намайг 3 хүнээс авсан шүү дээ. Хоёр харцаа авсан тий. За 5-ын даваанд гарлаа. Мөн хоёр харцаа авлаа. Мөн хоёр харцагч бас бяртай. Бяртай харцагтай бас энэ ямар барилтаа юм бодож санаж гарсан 5-ын даваанд. Мөн хоёрт чинь би нэлээ өмнө нэлээ хэд унтсан байсан юм аа. Тэгээ яг бэлтгэл сургуульд нэг хийгээг болохоор ч юм бас нэг тийм амар өөртөө ачаа өгөхгүй. За унаас тавал даавнс тий. Сэрүүнээс нэг татаад үзьгээл бодож исэн. Тэгэл тэрийг хийгээл хасан шүү дээ. Золгосон бол жоохон бэрд болох хаа. Золгосон бол бэрд болох. Өмнө бол золгоол унчдаг гэсэн шүү дээ. Тэгээд бас бэлтгэл хийгээгүй юм чинь. Тэр үлдэн ихтэй тааран золгосон байвал бас нэг юу гоох вэ? Тийм бах уу. Амаргүй байх байсан баг. Бэлтгэл хийгээгүй хэр үзсэн юм. Яг өвлөн нэг жоохон хийж исэн. Тэгтээ айхтар хийгээгүй. 6 дээр Говьсөнбөр аймгийн Арслан Хурц Мөнхбаатартай тунсан. Тий. Мөнхбаатартай тунсан. Мөнхбаатар ч их бяртай байсан дөө. Бяртай. Тэгээд хөнгөн тэр чинь өмнөх даваанд нь 4-ийн даваанд Орхон баярыг 5 дээр хөдөр болгон начин хаяа. Тий. Тэгээд 6 дээр тантай дунж байсан. Тэгсэн. Танд унчаад нэг толгоог нь ингэж ицсэн зураг байсан. Тий, аргагүй сайн байсан баха Мөнхбаатар. Тэнд чи яалаа нэг мушгаад сунчлууд орно очлоо. Намайг хөмрөөд орно тий. Би гарын ургалсан байсан чи намайг хөмрөөд тэгээ уршаага. Тэгээ 6 давлаа харцах гэдэг бас цолыг бас авчих болов уу гэж бодож байсан. За тэгээ дээрэс нь одоо тэр хүмүүс чи их баярлж байсан шүү дээ тэр надад ч тий. Хөргий тэгээд эн чинь нэг жилийн биш үү нэг насны хөдөлмөр шүү дээ. Тэр наадам гэдэг чинь бүх хүнд нэг жил гэдэг чинь дахиж олдохгүй бас жил байдаг. Энэ төрийн наадмын өндөр даваанд бас гаран гартлаа бэлтгэлийн гэдэг чинь хүн чинь ер нь нэг 10 жил бэлтгэл хийж байгаа нэг 5 жил бас барилт авах шүү ер нь тийм ээ. Тэхээ. Яг одоо тэгээд манай хэд ч юм уу одоо тэнд барилдсан цол авсан залуучууд ч гэсэн жоохон горлогтой л байдаг үлэгтэй. Тий. Тэгээ ер нь бол одоо бэлтгэл хийж байгаа залуучууд ч юм уу тий өөрийгөө том жижиг гэж ер нь голлгүй барилдмаар биш байх тий. Тий. Би жижигхэн биетэй, би жижиг. За тэгээд би ер нь барахгүй бах төө гэдэг нэг юм тийм дүлгэнсэн байдал ер нь дэм юм шиг. Харин тий би ч одоо хүчүүд жижигдэл орно шүү дээ. Гэхдээ бас яг тэгэл барилдал болоо л байгаа юм да. Та чи 72. Тийм 72. Та өөрөө 72 шний юм лагс болохоор бас тийм хэцүү гэдэг юм шиг. Мордохоор унахгүй, худахаар унахгүй. Мэдгүй тал лагстаа байдаг уу? Хүмүүс дээс ирд юм шиг л ч тий. Ер нь өөрийгөө хоолох үе танд байсан уу? Байлгүй яах. Лайн байна дөө улсын цолмол гээд. Тий. Жижиг юм чинь гэлөө. Би жижиг юм шиг арслан болж чадахгүй даа ингээд яа тийм бол гээд бас нэг хүн дэлгэхүйсэн дотроо бодож исэн бодлууд байдаг үстэй. Хэсэг барилдаад доогуур унаад ч юм уу. Тэгэхээр яг тийм бодол айгүйх орж идэг байхгүй. Жох муу барилдаад ирэхэр ч юм. Муу барилдаад авахар ч юм. За би чи юм жижиг юм чинь хэцүү юм байна дөө юм том улсуудтай. Хараан дуулаад унцлаа даа. Тэгэл нэг гайгүй барилдахаараа нэрэж боломоор юм уу? Эсэг барилдаад үзүүл яадгийн ч юм уу. Нэг тиймэрхүү бодол бодно шүү дээ. Ер нь биений жижиг ямар хамаатай би болж л шүү дээ. Тэгэхээр жижигхэн биетэй хүмүүс бас нэг талаараа арай одоо мэдрэмжин ч юм уу те. Нэг тийм давуу үйжэж би бас барилт юм л үү шүү дээ. Хөл гараа авдаг ч юм уу. Тэгээд доороос нь шургаад орчдөг том үнэтэй те. Би ч юм бол доороос нэр шургаж чадахгүй шүү дээ. Шургадгүй шүү дээ. Хөл гар марлуул өгч чадахгүй. Тэгэл нэг жоохон мэдрэмжтэй байвал зүг одоо яад юм болов гэж боддөг шүү дээ. Хүн жоохон эвгүй байд юм болов гэж мэдрэмжтэй байгаад та тэгээд
сэрүүнээс барилдуулж золгоод барьд сонгочдог. Золгосон золгочтой ямар ч үндэ барьдуулахгүй хот гэдэг шин. Зарим үед бол тэгэл яалтч дутаалаа унаа шүү дээ. Ер нь тэгээд тантай ойролцоо бие галбиртаа одоо өгчүүд хэн бэ? Лаа очир харцах. Лаа очир харцахтаа хэд таарсан? Барилжсэн. Би лаа харцахтай 2 таарж байсан баха. 2 3 таарлаа. Би нэг хайжлээс. 2 3 унсан баха, 2 2 унсан баха. Өөртөөгөө тийм адилхан бие галбиртаа өндөртэй хүнтэй барилдах нь ямар байд юм бэ? Том хүнтэй барилдах ялгаанууд нь Адилхан өндөртэй хүнтэй зүгээр ч юм шиг надад санагдаад. Том хүн чинь бас амраагүй шүү. Том хүн жим мас ихтэй. Тий. Шоколадны өргөл Toblerone. Жаргалын бал жаахан самар шивт саруулсан үлгэрийн хавар нэгэн хэлбэрт уусан хамт их содон антиг танд Шоколадны өргөл Toblerone. Үнсэлт мэт хайрын илэрхийлэл. Бачи. Панер таны хүүхдэд зориулсан байгалийн бэлэг. Өргөл өөд хүрэхэд тань туслана. Victorinox. Bu takımın duruşunda milyonların coşkusu var. Bu takımın duruşunda zafer için çarpan kalpler var. Bu takımın duruşunda birlik ve beraberliğin gücü var. Avrupa Futbol Şampiyonası'nda milli takımımızın yanında Damat Twin var. Milli futbol takımları resmi moda sponsoru Damat Twin. Duruşumuz yeter. Шөнгөн жимс Granini.
Монгол хиймэр. 2022 оны наадмаар тав давж одоо сайхан Монгол улсын Дачаа аймаг хэрхэн мөндөдтэй бас цолонд хүрсэн. Тэгээд энэ цолонд бас хүрэхэд бас дотроо бодож байсан сайхан зүйлүүд, зааман тээж авсан гэдэг олон зүйлүүд бас тэнд бас тайлгдсан баг. За тэгээд тав давсан начин болсон сэтгэлээсээ одоо нэг сайхан уучлаад ирвэл. Төрийн наадмын одоо босго өндөр гэж бол бас үнэхээр үнэн. Тийм тэгээд яг 22 оны наадам сайхан болсон. Тэгээд тавын даваанд Монгол улсын авраг эрхэм баяр аврагаараа таваад авч одоо Монгол улсын начин хэмээх цолыг хүртэж байлаа. Тулгатай сайхан аврагаар бас тав давж тийм ээ. За тав даваад начин болчлаа, арслан болж чадаагүй. Тэгээд тав давчаад ер нь туг тойроод явчих юм хүнд юу бодогдсон. Бас маш их баярлалаа шүү дээ. Баярлалт юм байлээ. Танай гэр бүлийн хувьд бас аав ээжийнх нь гал голомтод бас төрийн наадмын 5 шүүг тэр гэрээс бас төрсөн, тэр гэрт бас хос начин 2 хүүтэй идэх бас энэ Монгол эх оронд бас амьдарч байгаа олон аавын ээжийн бас нэг сайхан хувь тавилан шүү тийм ээ. Ер нь бол 5 шүүг байна гэдэг бас. Тийм тэгэлгүй яах вэ? Бас сайхан хувь тохиол тий. Тийм тэгэлгүй яах вэ? Төрийн наадмын 5 шүүг гэдэг чинь. Нэг айлаас 2 хүн одоо улсын начин цол хүртсэн. Бас байдаг л да. Тэгтэл бас сайхан тохиолдол шүү. 5 шүүг гэдэг чинь 5 начин шүүг. Багш нарын хувьд одоо анхны багшаас эхлээд өнөөдрийн улсын начин болохоор хэдэн багшийн гар дамжиж ийж. Би ч одоо зөндөө багштай шүү дээ. Анх булганд Эрдэнэ очир багш дээр бүхий анхны гараагаа эхэлж илаа. Тэгээд хотод очиод би Тэмүүж ингээд жудо бүхий секц байдаг. Тэн дээр Инкватор багш дээр очиж байлаа. Дараа нь Женка клубд орсон. Зүрх нь олон багш байгаа. Жудоо бас нэлээд барилжсэн тааш. Хэсэг барилжсэн. Ер нь жудогийн суур хэрэг болсон баг тий. Одоо тэр бусгаа мэдрэмж нурууны барилтаа мэдрэмжний хувьд тий. Магадгүй. 7-гийн 6-гийн даван таа чинь хэн дунлаа? 6-гийн даваанд би Батүлзэд унсан. Батүлзээ зам. Батүлзээ замтай даваа онооны харьцаг хэд? Батүлзээ битэр олон таарсан. Би одоо баг хайж байгааг баг. Бас биений пропорцийн хувьд ч төстэй шүү дээ. Тий, гэхдээ намайг бодвол яртай. Тий. Том л доо. Надаас бол хамаагүй хаашаашаа том шүү дээ. Булганых наатайгаа ер нь одоо ер нь байнга л барилж байгаа. За булган нутгаас энэ жил энэ одоо цаг үед барилж байгаа нэг бараг 10-аад ер нь начин байна шүү тий. Тий, 10-аад начин байх. 10-аад начин байна. За энэ начингуудаа ер нь бүгднтэй л ер нь барилж байгаа бах ер нь. Энэ начингуудыг нэг өдөр цойлоод гараад ирэхэд ер нь хизээ язаг л болоод шүү. Тэглгүй яах вэ? Нэг зул задрах байлгүй гэж яхад. 6 залуу начнаас нэг зул задарч гараад. Тэгэд манай яг үеийнхэн бас Булган аймгаас олуула төрийн цол хүртлээ шүү. Тэглээ. Чи яг л үе шүү дээ. 3 начин тэр зэрэг төрсөн баг шүү тий. 4 начин зэрэг төрсөн тий. 4 начин зэрэг төрсөн. За тэгээд 21 онд 22 онд начин болцооход 23 онд бас хүлээлттэй байсан. Бас нэг юм санснаар сайхан барилдаж чадсангүй тийм ээ. 23 оны наадамд. Тэгээ яг 4-5 онд унсан шүү дээ бич. Та 4-5 онд унсан. Цогтгөрл начин 4-5 онд. Тэгсэн 4-5 онд унсан. 2 начин л 4-5 гарч ирсэн баг тий. Амар сайхан 4. Амар сайхан начин 4 тий. гарч ирсэн тий. Төмөн нэмэр начин, Сумын хот начин 2 чинь 3-4 онцлоо. Тэгсэн. 3-4 онцсон тий. Ер нь одоо тэгээ дунд нь бэлтгэл хийгээд харж байгаа сайхан арслангууд бас их байна. Булганаас гарч иж байгаа одоо Намзүр арслан байна, Эрхэм баяр арслан байна. За тэгээд заанууд байна. Ер нь энэ хэдээс ер нь цойлоод гараад ирэхээр бодож байгаа арслангууд бас байгаа та тий дотор. Байгаа. Манай Булганаас ч хэдэн сайхан арслан байна шүү дээ. Манайхан одоо тэгээд сайхан цол хүртцгэх хоо. Ер нь нэг юм улсын цолны үзүүрээс атах гад болчихж байгаа цолт арслангуудаас их харагдаад их юм. Харагдана зөндөө шүү дээ. Сайхан залуучууд. Бөхөр хичээлж байгаа залуучуудаа юу чандж хэлмээр санагддаг одоо. Шинэ зол авч байгаа залуучуудад. За тэгээд одоо барилдах сонирхолтой олон хүмүүс байгаа шүү дээ. Олон залуучууд. За тэгээд ер нь
сайхан юм сэтгэлээсээ хандаад тэгээ тууштай байх юм бол өстэй нөгөө нэг ууггүй хүн уул нөхлөн гэдэг үстэй тий. Тэр шиг л Зэнийг өдөр амжилт төрнө. тий амжилтанд хүрэн дээ. Одоо бэлтгэл сургалт ер нь хэр хийж байна? За одоогийн багш нар ямар хүмүүс вэ? Хүчний багш. За одоо би Булган ангай дэвжэн дээр Яндан самбуу начин яндахын удирдлагын дор бэлтгэлээ зааж байна. Үндснийхэн бүхийг. Тэгээд хүчнийхэн бэлтгэлийг Мустанг гэдэг клуб дээр Баясгалан багш дээр бацаагаад бас 3-4 жил болчлоо. Одоо тэгээд энэ цог бэлтгэл хийж байгаа хүмүүсийн чинь бас нэг юм нөмөр нөлөг гэдэг юм бас нэг барилдахад бас байдаг шүү дээ тий. Цог түшигтэй байдаг. За тэгээд бэлтгэл хийж хахад чи нэг ингэчгийн сухчин ингээд өний нэг ингээд дараад барилдчих гээд илтгэх сайхан ах нараас дэвжээний цог бэлтгэл хийдэг хөвчүүд юм байгаа бах та тий. Бага. Манайхан ч бүгдээрээ л хэлнэ шүү дээ. Том цолтонгууд чинь. Болгоныхан бас тэгээд дотроо их сайхан ив нэгдэлтэй дэвчээгээр бас байгаад ддэг. Нэг бас хүндэлдэг цолтой бөхчүүдийг гэж бусад дэвжээнийх юм бас их ярьдээ шүү дээ. Тийм Бацуурын урган яриа бас байгаа шүү дээ тий. Тэр юундаа байна бас баг цолтондоо бас хайртай байгаад байдаг. Буцаагаад баг цолтонгууд нь том цолтонгуудаа хүндлээд байдаг. Энэ нэг юм бас холбоо бас байх хэрэгтэй байдаг. За яг л тиймнаас л эхэлдэг байх хэрэг. Тэгээ баг цолтонгуудаа хүндлээд тэгэхэр чи иргэд мэдээж л одоо том цолтонгуудаа хүндлээл явах. Одоо чи оюут юмстай таачаа. Тийм би ч одоо оюутан. Хөдөө аж ахуйн сургуулийн механик инженерийн ангийн 2 дугаар курс оюут. 2 дугаар курс хичээл намар бэлтгэлтэй харсан. Тий. Одоо намар 3 дугаар курст орно. 3 дугаар курст орно доо. Дээд ангийнхан мангийнхан гайгүй. Гайгүй. Янз бүр болохгүй байна. Гайгүй л шүү дээ одоохондоо. Мобилс дэж байгаа шилжсэн гэдэг чинь тий. Тий би мобилс тэсэг сурж байгаад тэгээд дунд нь завсартж байгаа алт ихлэх өнөрцөн. Хөдөө аж ахуйд. Сайхан мэрэгчл. Тэгтээ хүмүүс жоохон нэг туулшрах юм дээ. Одоо бөхчүүд нийгэмд оролцоо байхгүй ч гэдэг юм уу янз бүрийн тэгээд тийм баялаг үтэхгүй бидний хувьд бол тэгээд барилдаагүй байсан бол бас нэг сургууль соёл төгсөөл бэлтэй гартаа сууч ажил төрлийгээл явж аглах тий. Бүх барилдна гэдэг чинь өөрөө бас баялаг үтээж байгааг нэг шинж тий. Энэ чинь үндэсний барилдна гэдэг чинь бас тэглэг байх. Бөхчүүд байхгүй бол одоо яг үндэсний бүх бахархал гэдэг юм зүйл байхгүй. За тэгээд одоо гадна дотноос олон жуулчид ирээл одоо үндэсний хоёр наадмыг үзэж байна тийм ээ. Ингээ үзэхэд чинь одоо Монгол хүн гэж ийм бие бэлдартай ийм хүн байд юм байна шүү гэдэг чинь үндэсний спортоор л харж бас судалж мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгж. За гэр бүлийн хувьд одоо 3 хүүхэдтэй шүү дээ тий. Тийм 3 хүүхэдтэй анх та хань жилтэйгэр яаж танилцчихв? Цол авсан юмснаа үгүйсэн үү? Аймгийн цол аваагүйсэн шүү. Тий. Тэгээ манай сомих л та манай гэр бүлийн бит хоёр ханилаад бас хэдэн жил болчлоо одоо 3 хүүхдээ аавж 2 болсон байна. Нэг хүү 2 охинтой. Хүүн одоо эдтэй. Манай хүү одоо 9 настай шүү дээ. Оо сонирхолтой. Тэгэл зуралдаалаа шүү дээ. Одоо нэг 5 жилийн дараа их ер нь үзэхэр юм шүү тий. Гоо мэдхгүй одоо яг өөрийнхөө сонирхлоор л явах л гэдэг юм. Барилтныг бол барилтаал. Эндээ нэг юм спортын гэр бүлд байгаа хүн тэгээ заавал нэг спорттой холбоотой байх гэдэг юм шүү. Тэг ер нь харж байгаа тийм юм шиг байна. Ер нь цаашдын зорилго ямар зорилготой байна гэн. За миний ер нь боломж энд л хүрэх юм шиг байна да гэж бодож байгаа цол. Начин цолондоо нэг дүүрэн бас нэг сайхан цолоо баталчих юмсан л гэж би бодож байна л да. Ойрын хугацаанд бол начнаас саган дэшээ харцаг цол их танд гоё харагдан да. Цол бол гоё штэ сайхан штэ. Тэгээд боломж байвал тэгэл барилтанд одоо. Бүхэд ер нь тэгээд дурлаад бүхэд сонирхоод бүхийг хүндлээд за тэгээ өөрөө барилдаад явсан хүн эзэн нөгөөдөр ер нь шагнуулдаг ямар ч үсэн бүхтэй барилдаж байхад хөөс салахгүйхэд бас нэг амьдралын сайн сайхан явна гэдэг юм бас нэг оргүй шортой юм шиг байна тий. Ортой бүхийн бөхчүүд ярьдэн штэ. Бүхийн одоо буян заяа ихээгээд. Тэгээ ер нь бол ямар ч байсан тууштай байвал болно доо.
Одоо ингэж нэг гоё болж байгаа юм чи. Болно шүү дээ. Одоо хүний нэвтрүүлгийг одоо. Ямар сайн дээр гүндүүгээрээ орсон чинь доор нь хүн юм бичсэн гэж би чамд хэлээ. Гүндүүгээрээ юм уу бөөрийнхээрээ юм уу? Гэхдээ сандрахгүй тэгээ ярихаар Гайгүй шүү дээ сандрах. тэгээд энэ илэрхийлэл нэг илэрхийлэл тийм юм нөгөө нэг баяжуулахтаа мангар муу. Тэгтээ бас нэг өөрийгөө тийм дөөглөхөр хүмүүс ч муухай шин. Энэ тийм залуучууд малуучууд гээ ярихаар ч байгаа юм өгсөрсөн юм уу ч тийм. Гэтэ бас үлгэр авдаг хүмүүс өндөлөх шүү дээ. Амтдаг. Дандаа өөрийгөө голч тиймэрхүү байгаа. би тавтлаа. За тэгээд өнөөдөр ардын хувьсгалын 103 жилийн үндэсний хоёр наадам маань хаяанд ирсэн байна. За үндсэндээ бас 7 өрхөө хоногийн дараа баяр наадам маань болох гэж байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлгийн минь урьдчилан хүлээн авч энэ сайхан булганы сайхан хүндийд ярилцлага өрнөсөн тус эрхэм ачиндаа баярлалаа. Тэгээд цолоо ахиулж төрийн наадмын төрөө болоорой гэж таныг бас хүссэн өрөө тэ нэвтрүүлгийн сүүлийн хоромыг танд хэлээ. За өрөөл бат оршгэ. За тэгээд одоо төрүүлж өсгсөн аав ээж болон гэр бүлийнхэндээ тэгээд намайг одоо тусал дэмждэг Содон Монгол группийн хамт олондоо. За тэгээд Монголын ард түмэн сайхан наадаарай. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсандаа баярлалаа. Тэгээд анхдагчийн үлгийн нутгийнхаа алтар суутныхаа залгамж халаавж авраг гарслан болоорой гэж таны хүсэн өрөөё. За баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Монгол Эмэр нэвтрүүлгийн удаагийн дугаард Булган аймгийн Могод сумын харьяат Булган хангаан хүчтнүүд дэвжээний бүх Содон Монгол группийн бүх Монгол улсын начин эрдэнэлгийн энх хамгаалал нэвтрүүлэгт оролцлоо. Та бүхэн мань сайхан наадаарай. Монгол Эмэр. Монгол Эмэр. Шоколадны өргөл Toblerone. Үнсэлт мэт хайрын илэрхийлэл. Бачи. Şengin Granini. Bu takımın duruşunda milyonların coşkusu var. Bu takımın duruşunda zafer için çarpan kalpler var. Bu takımın duruşunda birlik ve beraberliğin gücü var. Avrupa Futbol Şampiyonası'nda milli takımımızın yanında Damat Twin var. Milli futbol takımları resmi moda sponsoru Damat Twin. Duruşumuz yeter.
Оргил өөд хүрэхэд тань туслана. Victorinox